Нийгмийн салбарын хүрээнд бол эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гэр бүл, ахмад настан залуучууд руу чиглэсэн, за мөн одоо хөлбөр эрхлэлт рүү чиглэсэн тийм ээ. Тэгээд урлаг, спорт гэсэн олон чиглэлээр бол үйл ажиллагаануудын хөтөлбөрүүд эхлүүлэхээр бэлтгэл байдлаа хангаж байна. Агшны эрүүл мэндийн байгууллагуудаар нэлээд сайн хөгжүүлэх ажилтнаар бол онцгой анхаарах. За боловсролын байгуул мэрэгжил арга зүйн чиглэлээр багш нарын чадхыг дэвшлүүлэх чиглэлээр нэлээдгүй томоохон ажлуудыг төсөөлж хийхээр байна. Үүнд бол гадаад тушаа бол одоо мэрэгжлийн чиглэлийн сургалтуудад нэлээд сайн хамруулж багш нараа нэлээд сайн хөгжүүлэх. Хүүхэд гэр бүлийн чиглэлээр бол хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилтийг дүүргийн хэмжээ нэлээд сайн хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэсэн өндөр мөн одоо ахмад насны хуулийг бас хэрэгжүүлээ. Сая чуулган болсон. Өндөр ахмад насны өдрөгөө чиглэсэн нэлээдгүй олон ажлуудыг бас зохион байгуулах. 25-аас 28 онд ахмад насныхаа одоо соёлын одоо төвийг байгуулах. Одоо бол нөгөө Оцмөрийн соёлын төв гэж бас байдаг шүү дээ. Одоо бид нар чинь халамжийн чиглэлээс тийшээ хүмүүсээ хүргэж ажилладаг бол одоо дүүрэгтэй тийм соёлын төвтэй болно гэж ажлыг хийхээр зорж ажиллаж байна.